За ярилцах цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр хамгийн том эдийн засгт хоёр орны худалдааны дайн тариф эрсдэл нь 115 их найд $10 хэмжигдэх дэлхийн эдийн засагт маш том шок болно гэж Bloomberg эдийн засгчид хэлж байна. За тэгвэл энэ нь Монгол улсад юу болох? За Монгол дахь Америк нэгдсэн улсын бизнесүүдийн төлөв байдал. За мөн худалдаа хөрөнгө оруулалтын орчны талаар бид Амчаа Монголигийн тузын гишүүн Джеймс Лиототой ярилцахад бэлэн болсон байна. Өглөөний минь Джеймс, бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. So let's start the interview by talking about Хөрөнгө оруулагч бүрийн анхаарлын төвд байгаа сэдэв болох Дональд Трампын тариф, түүний нөлөөллийн талаар ярилцлага эхлүүлье. So for Mongolia Трампын засаг захиргаанаас Монгол улсад жалгаагүй 10% тариф ногдуулсан. Хоёр орны худалдааны хэмжээ бага учраас энэ нь тиймчих нөлөө үзүүлэхгүй гэж зарим эдийн засагчид хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Юуны өмнө Монгол дахь Америкийн худалдааны танхимыг төлөөлж ярьцлага өгөх боломж өгч намайг урьсан Bloomberg-ийн хамт олонд баярлалаа. Bloomberg Монголд нэвтрээд хэдийнэ 12 жил болсон байна. Та бүхний бизнес, эдийн засгийн өндөр чанартай мэдээлэл зөвхөн Монголд төдийгүй Вашингтон, Лондон зэрэг олон улсын томоохон нийслэлүүдэд хүрдэг. Монголд юу болж байгаа талаар мэдхээр дэлхийн үзэгчид танай хөтөлбөрүүдийг үздэг. Трампын тарифын тухайд гэвэл ирээдүйд юу болох талаар таамаг дэвшүүлэхэд маш хүндрэлтэй байна. Эцсийн цэг хаана хүрэхийг урьдчилан харуулах шидэт бөмбөлөг бидэнд байхгүй. Гэхдээ бид түүхийг эргэн харах боломжтой. Өмнө нь тариф Америк нэгдсэн улс болон бусад орнуудад хэрхэн хэрэгжиж байсныг үнэлж, одоогийн нөхцөл байдал дүгнэлт хийх боломжтой. Яг одоогор бол эрхлэгч Трамп ажлаа аваад удаагүй хэрнээ Америк нэгдсэн улсын түүхэндх хамгийн таруу рейтингтэй ерөнхийлөгч болоод байна. Тэрээр ерөнхийлөгч асан Жо Байденаас өсөлттэй бух зах зээлийг өвлөн авсан ч одоо зах зээл огцом унсан байна. JP Morgan, Goldman Sachs зэрэг хөрөнгө оруулалтын банкнууд Америк нэгдсэн улсад эдийн засгийн уналт болох өндөр магадлалтай байгааг хэлж байна. Америк улс даяар иргэд 50 жагсаал цуглаан хийж байна. Вашингтоноос ахуулаад муж бүрдэл Трампын тарифын бодлогыг эсэргүүцсэн 50 жагсаал цуглаан болж байна. S&P 500, Nasdaq, Dow Jones индексүүд бүгд унаж байна. Өнгөрснийг харуул ялангуяа 1930-аад онд өндөр тариф нь Америк нэгдсэн улсын эдийн засгийг уналтад хөтөлж байсан. Яг одоогийн дүр зураг ийм л байна. Энэ бол баримт. Трампын тарифын бодлогыг шүмжилж байгаа юм биш. Та эсвэл би энэ талаар санал бодлоо илэрхийлэхдээ баяртай байх болно. Гэхдээ энэ бол цэвэр баримт. Яг одоо үүссэн нөхцөл байдал тун тааруу харагдаж байна. Маш эмх замбраагүй байна. So Jay, you've been involved in Mongolia's Та Монголын хөрөнгө оруулалт бизнесийн тогоонд 20 гаруй жилийг өнгөрөөсөн. Тэгэхээр таны анзаарснаар Монголын хөрөнгө оруулалт бизнесийн уур амьсгалын хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? Бас одоогийн нөхцөлийг хэрхэн үнэлэх вэ? So far and what's the current assessment? Хөрөнгө оруулалтын орчны сэдв рүү орохоос өмнө би 100% шударгаар хариулна гэдгээ сануулмаар байна. Гэрээсээ үзэж байгаа хүмүүс тэмдэглэлийн дэвтрээ гаргаад бэлтжих хэрэгтэй. Учир нь энэ ямар чухал болохыг үүнээс илүү шударгаар хэлж болшгүй. Монгол улс хөрөнгө оруулалтын орчноо засах хүртэл энд хөрөнгө оруулалт хийх боломжгүй хэвээр байх болно. Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхохгүй байна. Үүнийг бид сүүлийн 10-аад жил ярьж байгаа. Асуудал юу вэ гэхээр одоо Америк нэгдсэн улс болон Монголыг харуул аль аль нь бодлогын шийдвэр түүний хэрэгжилтээс нэлээд ноцтой сөрөг үр дагавар амсаж байна. Ийм нөхцөлд хүрэхгүй байх боломжтой байсан. Америк нэгдсэн улсын хувьд тарифаас нь болж ингэж байна гэд сая ярьлаа. Харин Монголын хувьд ардчлалт шилжснээс хойш хувийн хвшил, чөлөө зах зээлийн тогтолцоо руу чиглэсэн хамгийн том дайралт одоо явагдаж байна. Улс төрийн зорилго, улс төрчдийн бодлого хөтөлбөрөөр хэрэгжүүлэх сонирхол, мөн популизм нь хууль дэдлэх ёс, дүрм журмыг үгүй хийж буй үеийг бид харж байна. Хууль дэдлэх ёсыг буцаан тогтоож, хөрөнгө оруулагчид бизнесийн эрх ашигыг хамгаалдаг болохгүй л бол Монголоос хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй чиг хандлага үргэлжлэх болно. Үзэгчид таа ч гэсэн дотроо төсөөлөд үзээрэй. Өөрийгөө хүзэр тоглож байна. Эсвэл хөл бөмбөг, сакс тоглож байна гэд төсөөлөд үз. Таны модоо гаргах ээлж болсон. Эсвэл бөмбөг танаа талд байгаа үед өрсөлдөгч чинь дүрмээ өөрчлөөд байвал яах вэ? Та тэдэнтэй үргэлжлүүлж тоглохгүй л үсттэй. Үүнтэй адил хөрөнгө оруулагч, бизнесүүд ч тоглохоо болно. Тоглоомын дүрм журам бүтэц байхгүй бол тэдэнд хөрөнгө оруулахгүй. Та бол хууль, эрх зүйн шинж санаачлалуудын тэргуун эгнээд байсан хүн. Монголын хууль, эрх зүйн орчин гадаадын хөрөнгө оруулагчдын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлж чадж байгаа юу?
Үүнд би үгүй л гэсэн хариулт өгнө. Үргэлж яригддаг хөрөнгө оруулалтын шинэ хуулийг бид хүлээсээр хэдэн жил боллоо. Гэхдээ хууль гэдэг бол багажны хайрцаг доторх ердөөл ганц хэрэгсэл. Хөрөнгө оруулалтыг дэмждэг бүхэл бүтэн экосистем шаардлагатай. Тэгэхээр нэг хуулийг заслаа гээд хөрөнгө оруулалт эргэж ирэхгүй. Өргөн хүрээгээрээ асуудлын учир шалтгаан юу вэ гэвэл багахан шинжилгээ хийх нь зөв байх. Нэгдүгüүрт гэвэл яах вэ? Улс төрчид хоорондын хувийн асуудал зөрчлийг орхиё л доо. Монгол улс цөөхөн хүн амтайг бид мэднэ. Би Peace Corps-т ажилладаг байлаа. 5 дугаар ангиас 10 дугаар анги хүртэлх сурагчдад багшилж байсан. Тэр үед орон нутагдах улс төржилт, хувийн үе шонзон шийдвэр гаргалтад нөлөөлдөг нь анзаарэгдсэн. Гэхдээ энэ талаарх яриаг хойш тавиад хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлдөг асуудлууд юунаас үүсэж бүрлдээд байна гэдгийг илүү академик талаас нь тайлбарлая. Төрийн бодлого сонирхол одоо юунд чиглэж байна гэхээр төрийн баялагийг бий болгож, мега төслүүдэд хэрэгжүүлэх төсөв, баялагын сангаа санхүүжүүлэх төсвөө бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Үүний тулд Эрдэнэс Монгол тэргүүтэй төрийн өмчит компаниуд төлөвлөгөөт эдийн засаг дэм болно гэж үзэж байна. Төрийн өмчит компаниуд төр өөрөө Хятадд нүүрсээ зарах нь Монголын үндсэн эдийн засаг болсон байна. Ингэж л харагдаж байна. Үндэсний баялагын сан байгуулахад буруу зүйл байхгүй л дээ. Төрийн баялагийг бүрдүүлэх нь зөв. Үүнийг бүрэн ойлгож байна. Шүүмжлэл биш, ажиглалт гэж болно. Харин нөгөө талд хувийн хэмшил иргэдэд боломж бүрдүүлж өгөхөд илүү төлөрч байна. Ингэснээр тэд хувийн хөрөнгөтэй болно. Мэдээж хувийн хөрөнгөөс татвар, роялти төлбөр авч байгаа. Үүнээс улс төсвөө бүрдүүлнэ. Харин хувийн хөрөнгийн бүтээгчид хинбэ гэхээр улстай баялаг бүтээж өгдөг үйлдвэрлэгчид, компаниуд байдаг. Хэдэн жишээ дурдъя. Дахиад зураглаад үзээрэй. MCS, Energy Resources-ыг харвал тэд Монголд дэлхийн зэрэглэлийн уурхай байгуулсан. Мөн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн. Улстай маш олон ажлын байр бий болгож маш олон технологи нутагшуулсан. Тэд бол инноваторууд, баялаг бүтээгчид. Бас Monpolymet Group гарамж авгай байна. Мөн л Монголд маш их ажлын байр бий болгож, цемент үйлдвэрлэлээс эхлээд олон зүйлийн стандартыг дээшлүүлсэн. Үүгээрээ инновац хийж, бүтээн босгож, ханган нийлүүлж байна. Step Group, Step Copper, ачид ихтгээд цагааны компаниуд, мөн Эрдэнтийн уурхай байна. Эрдэнтийн хувьд шуудхан хэлбэл хаягдал нь овоорч байсан. Олборлтын хаягдал гэсэн үг. Эдийн засгийн үр ашиггүй учраас тэдгээрийг боловсруулж чадахгүй байсан. Зарах орлогыг боловсруулах хүртгэн давхыг эдийн засгийн үр ашиггүй гэж байгаа. Тэгэхээр хинч боловсруулаагүй. Харин тэдгээр компаниуд хамгийн орчин үеийн боловсруулах технологи оруулж ирсэн. Герман билүү Европоос оруулж ирсэн санагдаж байна. Америкаас байсан болоосоо ч гэж боддог. Орчин үеийн технологиор тэд дэлхийн түвшний үйлдвэр байгуулсан. Үйлдвэр олон хүнийг ажилуулж, улсад татврын орлого бүрдүүлж, нэг ёсондоо урьд нь байгаагүй зүйлийг бүтээж чадсан. Энэ мэтээр хувийн хвшлийн компаниуд инновац хийж, бүтээгдэхүүнээр хангаж, ажлын байр үүсгэж, хувийн хөрөнгө бүрдүүлж байна. Бүхий л ажилтнууд хувийн хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Ингээд төсөөлөд үзээрэй. Дахин хэлэхэд улсын хөрөнгө бүрдүүлэх нь муу зүйл биш. Бас хувийн хөрөнгө бүрдүүлэх нь ч муу зүйл биш. Гэхдээ одоогийн дүр зураг гэвэл жишээ нь хүмүүс надад утсан дээрээ нэг аппликейшн харуулдаг л та. Үндэсний баялагын санд иргэн бүрд хэр их мөнгө хуримтлагдаад байгааг харуулдаг аппликейшн. Одоо бол ихэнх хүмүүс тэр мөнгөө шалгахаа болсон. Улсын хөрөнгө учраас л тэр. Харин эсвэргээрээ хүмүүсийн байнга хардаг аппликейшн бол банкны апп. Өөрөөр хэлбэл хувийн хөрөнгө нь. Банкны апп руугаа ороод хөрөнгө нь өсөж байна уу, яаж байна харахыг хүснэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадна. Настай ээж аваахаа амжилгааны төлбөрийг төлж чадна гэдэг болохыг л хүснэ. Аяллаар явж чадна, орон сууц худалдаа авч чадна гэдэл. Хувийн хөрөнгөтэй байснаар л хүмүүс нийгэмдээ яаж хувь нэмэр оруулах вэ? Өөрөө яаж өсөн дэвжих вэ? Мөн төсөн татвараараа улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг болно. Тэгэхээр ялгаа байгаа гэж хэлмээр байна. Харин энэ хоёрыг нэгтгэснээр маш хүчрхэг давуу тал бий болно. Заавал нэгийг нь эсвэл нөгөөг нь гэж болохгүй. Тийм байх шаардлагагүй. Хамтд нь хэрэгжүүлснээр улс оронд үлэмж тусдим үзүүлж гайхалтай зүйлсийг бүтээнэ. Бидний анзаарч судалсан зүйл юу гэхээр засгийн газарт нөөц болцооны болон санхүүжилтийн асуудал аль аль нь байна. Мега төслүүдийг хэрэгжүүлж баялагын санг бүрдүүлэх төсвийг тэд санхүүжүүлэхийг хүсэж байна. Гэхдээ бодит бус хүсэл эрмэлзлэлд хөтлөгдсөн. Иргэн санвал анхны төсөв хүслийн жагсаалт шиг л байсан. Санта Клауст юу амар байгаагаа хэлж байгаа юм шиг. Инх төвшин гэдэг улсын их хурлын гишүүн байгаа. Та бүхэн түүнийг Shark Tank-ийн Shark инх төвшин гэдэг байх. Би огт уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ тэр төсвийн эсрэг зогсож ямар ч утга учиргүйг нь илчилсэн.
Бид санхүүжүүлж чадахгүй, энэ чинь хүслийн жагсаалт байна гэдгийг хэлсэн. Ингэснээр тэр дайралтад өртсөн. Хар PR гээд бүхий л зүйлээр түүнийг ангуучилсан. Тиймээс инх төвшөнд болон төсөвт хориг тавьсан ерөнхийлөгч хүрэлцэхэд улсаа аварсан гэж Сүхбаатарын талбайд хөшөө босгох хэрэгтэй. Бид одоогийн төсвөөж олигтой удирдах чадахгүй байна. Одоо батлагдсан төсвийг санхүүжүүлэх нь маш хүндрэлтэй байна. Үүнээс гадна Монголд популизмаар хөтлөгдсөн сонгуул болж өнгөрсөн. Америк нэгдсэн улсад ч ялгаагүй. Трамп популист амлалтууд өгсөн. Яг уу популизм нь сонгуульд ялалт байгуулахад нэмэртэй байдаг. Иргэдэд олон амлалт өгч байгаа учраас тэр. Гэхдээ популизм нь засгийн газрыг удирдах, эдийн засгийн модель боловсруулахад ямар ч ашиг тусгүй. Хэд их амлалт өгсөн болохоор харин ч эсрэг үр дагавартай байдаг. Та төсөөлөд үз. Үзэгчид ч мөн төсөөлөд үзээрэй. Хоолны меню байна гэж бодъё. Нэг ресторанд ороод нээгээд үзлээ. Таны өмнө олон зуун сонголт гарч ирнэ. Магадгүй та бүгдийг нь авч идэх хүсэл сонирхолтой байж болно. 100 мега төсөл хэрэгжүүлмээр байна. Бүгдийг нь хиймээр байна гэж бодъё. Гэхдээ таны хотод энэ бүхнийг шингээж чадахгүй. Бүгдийг нь нэгэн зэрэг хийх хангалттай нөөц бололцоо танд байхгүй. Өөрөөр хэлбэл таны хүсэл сонирхол хүчин чадлаас чинь хэд давсан байгаа юм. Эцэст нь төрөвчөө гаргаж ирээд хартал цэстэрх бүх хоолыг авч чадахгүйгээ ухаарна. Бүгдээрээ байвал сайхан харагдана. Гэтэл та сонгох ёстой. Стейк авч болно, салаатыг нь орхиж болно. Чатгаа харж, чатгаа сонгож хэрэгжүүлэхийн тулд бодитоор хандах хэрэгтэй. Гэсэн ч нэгэнд популизмаар гарч ирж олон нийтэд цэсэн дээрх бүх хоолыг амлсан болохоор өөрийгөө нүхэнд унгаж байгаа юм. Учир нь цэсэн дээрх бүгдийг авч дийлэхгүй. Тиймээс амлалтаасаа ухарч тэргүүн зорилгоо яаж өөрчлөх вэ? Яаж илүү бодит байх вэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй болно. Одоо та бүхэн сайн сонсороо. Гол асуудал энд л оршиж байна. Дахин хэлье. Сая ярьсан бүх зүйл тус тусын асуудал биш. Өөр хоорондоо уялдаж, нэгдснээр Монголын эдийн засгийн өсөлтийг өдөөж, агуу болгож чадна. Бодит байдалтай тулгарч, засгийн газар бүх төслүүдээ санхүүжүүлж чадахгүй гэдгээ ухаарна. Заримыг нь чадах байх л да. Одоохондоо дэжгүй байгаа. Энэ болгоныг хараар будмааргүй байна. Гэхдээ яг хүсснийг гүйцэлдүүлж чадахгүй. Тэгэхээр юу хийсэн бэ гэхээр амжилттай яваа хувийн хвшил рүүгээ дайрч эхэлсэн. Хувийн хвшил чөлөөт зах зээл рүү. Төсөөлөлтөө зураглаад үзвэл төрийн ордноос парламентын гишүүд мориндоо мордоод уулгалан довтолж байна. Эрдэс баялагийг тонон дээрэмдэх гэж шүү дээ. Үүний тулд хувийн хвшлийг харлуулах ажил хийж байгаа. Бизнесийнхэн, тэдний гэр бүлийнхэн ямар муу хүмүүс болох, төрөөс яаж хулгай хийсэн талаар мэдээлэл тараана. Ерөнхийдөө тэдний амжилт өөрсдийнх нь биш, хөрөнгө нь тэднийх биш гэсэн ойлголт өгч байгаа. Би гинэн хүн биш ээ. Монголд асар том авилгын асуудал байсан нь үнэн. Гэтэ хувийн хвшил рүүгээ дайрч, бизнесийн лидерүүдийг харлуулах хүртлээр хол явж болохгүй. Шууд л хулгайлж байна. Хуулийн үгээр бол улсын өмч болгон хуран авч байна. Гудамжны хэлгээр бол хулгайлж байна л гэсэн үг. Хуран аваад парламенттай иргэн авч ирж баялагын сан, төсвийн орлого мэтээр монголчуудад сурталчилж байна. Иргэдийнхээ төлөө энэ бүхнийг хийлээ. Бидний довтлооны үр дүн энэ байна. Утасны айпаа шалгаад үз гэх мэт. Хувийн хвшил рүүгээ өршөөлгүйгээр шууд дайрч байгаа нь Монголын хамгийн том хохирогчд юм. Учир нь энэ нь хууль дэдлэх ёсыг үгүй хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлж байна. Хизээ нэгэн цагт дайралтад өртөн гэдгийг мэдэж байвал хэн ч Монголд хөрөнгө оруулахгүй. Хөрөнгө оруулагчид энэ талаар л үргэлж ярьцгааж байдаг. Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн, санхүүгийнхэн хоорондоо юу ярьдаг вэ гэвэл энэ л байна. Энэ нь нэг их нуугаад байх зүйл биш. Олон мянгаараа л ингэж ярьцгаадаг. Гол учир шалтгаан энэ л байна. Бид Монголын засгийн газар парламенттай хамтран ажиллахын төлөө маш шаргуу ажиллах болно. Анхнаасаа бий болох хэрэггүй байсан энэ олон асуудлыг шийдэхийг зорино. Ингэж байж л хувийн хвшил, бизнесүүд Монгол улсыг сурталчлах урам зоригтой болно. So Lyoto, thanks for a very Лиота маш дэлгэрэнгүй хариулт өгсөнд баярлалаа. So the investment law in Mongolia. Шинэ хөрөнгө оруулалтын хууль одоо ч хэлэлцэгцээр байгааг та дурдлаа. So what do you think would be the key pieces
Мега төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж чадах хуйц хууль боловсруулахад юунд анхаарах нь зүйтэй вэ? Орхитож байгаа зүйл бий юу? Мега төслүүдэд санхүүжүүлэх нь муу зүйл биш ээ. Гэхдээ эхлээд хувийн хвшлийн санхүүжилтийг мартаж болохгүй. Дахин хэлье. MCS, Energy Resource, Montpellier зэрэг бүхий л групп. Тэрч бүхий л гудамд байгаа CEO дэлгүүрүүдийг авч үзсэн ч болно. Хувийн хвшил нь хувийн хвшилдээ хөрөнгө оруулж дэмжиж байгаагийн тод жишээ. Энэ л эдийн засгийг цогцлоодог. Бид үүнд л хамаг анхаарлаа хандуулж байна. Мэдээж засгийн газарч мөн санхүүжилт татдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн өрийн санхүүжилт байдаг. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахгүй бол өрийн санхүүжилт татах өртөг нэмэгцээр л байна. Хөрөнгө босгож байгаа аргачлал нь хоорондоо ялгаатайч уялдаа холбоогүй гэсэн үг биш. Тэгэхээр мега төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдэхин зэрэгцээ хувийн хвшлээ зохицлоож чадвал маш сайн. Учир нь хувийн хвшлээс л инновац төрдөг. Хувийн хвшил нь хангалттай санхүүжилттэй бол бизнесүүдийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Ажлын байр үүсэж баялаг бий болно. Бизнесүүд татвар, роялти төлж төрөнч орлогоо бүрдүүлнэ. Иргэдэд боломж нэмэгдэнэ. Би өөрөөсөө үргэлж нэг асуултыг асуудаг. Саяхан би Америк нэгдсэн улсаас иргэн ирсэн. Ганц Америкч биш, Европ, Солонгос руу очсон ч нэг зүйлийг үргэлж анзаардаг. Олон улсад байгаа монголчуудын амьдрал үнэхээр цэцэглэж байна. Усан сэлэх бассейнтай сайхан байшинд амьдарч, доктортой хөдөлмөр эрхэлж байна. Тэд долларын саятнууд биш ч үнэхээр сайхан аз жаргалтай амьдарч байна. Тэнд хүмүүс сайхан амьдарч болж байхад бид яагаад эндээ сайхан амьдарч болохгүй гэж энд боломж хомс байгаа нь л гол учир шалтгаан. Сайн ажлын байранд орж, инновац бүтээж, хөрөнгө оруулж, бизнес эрхлэх үүд хаалгыг нь иргэддээ нээж өгөх хэрэгтэй. 2012-13 оны огцон өсөлтийн үед монголчууд бүгд л буцаад эх орондоо эрцгэж байсан. Нью-Йорк, Лондоны томоохон фирмүүдийг орхиж их нутагтаа иргэн ирж байсан. Учир нь тухайн үед Монголд ажиллаж, амьдрах сайхан цаг үе тохиож байлаа. Гэхдээ үүнийг сэргээх бүрэн боломжтой. Өмнө нь хувийн хвшил нь засгийн газартайгаа хамтарч чадаж байсан тод жишээ бэлэн байна шүү дээ. Оюу толгойн хилцээр хоёр талыг хамарч байсан. Яагаад энд боломж бүтээж болохгүй гэж. Дахин хэлэхэд зөвхөн хувийн хвшил эдгээр боломжуудыг бүтээдэг. Хувийн хвшил ажлын байр бий болгож технологи, инновацийг нэвтрүүлдэг. Харин хувийн хвшил рүүгээ дайрч олон нийтэд муу мессеж өгч байгаа нь өөрсдөө л хорлож байгаатай адил зүйл. Америкийн худалдааны танхимын 2025 оны төлөвлөгөө гол зорилтуудтай танилцсан л та. Эхнээс нь асууя гэж бодож байна. Хувийн хвшлийг эргэн анхаарлын төвд оруулахад юу хийх хэрэгтэй вэ? Яалтчгүй хууль тогтоолын өөрчлөлт хэрэгтэй. Та сая хөрөнгө оруулалтын хуулийн талаар асуусан. Энэ бүгдийг шийдэх цор ганц хариулт гэж байхгүй. Юуны өмнө нийгэм, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулсан философитой байх хэрэгтэй. Яг юу хийж, юунд хүрэхээр зорж байгаагаа тодорхойлж, гүн гүнзгий ярилцах хэрэгтэй. Хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Гол нь нэг ойлголттой байх нь чухал. Үүний дараа хийхийг зорьсон ажлаа дэмжих хуулийн тогтолцоотой болох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль нь сайн байсан ч ашигт малтмалын хууль нь хангалтгүй бол уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Хөрөнгө оруулалт ашигт малтмалын сайн хуультай байсан ч хөдөлмөрийн хууль нь бүсийн бусад орнуудтай өрсөлдөхүйц биш бол мөн л адил. Учир нь хөрөнгө оруулагчид бусад орнуудтай харьцуулж хардаг. Монголын хөрөнгө оруулагчид ч адил байдлаар сэтгэдэг. Хэрвээ тэд дотоодын хуулийн тогтолцоо нь хөрөнгө оруулалтыг нь хамгаалж чадхааргүй байна гэж дүгнэх юм бол хөрөнгөө татаад хамгаалж чадах өөр оронд хөрөнгөө хийчихнэ. Тэгэхээр чөлөө зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангасан хууль тогтоомжийн экосистем хэрэгтэй. Хувийн хвшлийг дэмжихийн сацуу засгийн газрын орлогыг бүрдүүлж чадах үс байх нь чухал. Үүний дараа бүгд нэг ойлголттой болох хэрэгтэй. Төсөөлөд үзье л дээ. PDAC, Davos гэдэл маш олон чуулган хуралдаанууд болдог. Хөрөнгө оруулагчид бизнесийн лидерүүдээс гадна ямагт засгийн газрын төлөөлөгчид оролцдог. Энэ нь ч сайн зүйл. Гэхдээ тэд хөрөнгө оруулалтын хуулийнхаа талаар 2, 3, 4 цагийн турш ярьж болно. Яг үндэ хөрөнгө оруулагчид үнийг нээх их тоохгүй. Шинэ хуулиас сурталчилж байгаа нь сайн хэрэгч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахгүй. Эсвэргээрээ Эрдэнэ бэлэг, Гарамжав, MCS-ийн ах トゥ хоёр цагаан зэрэг бизнесийн лидерүүдийг яриулбал тис өөр. Тэд энэ дээр гараад бид Монголд хөгжин цэцэглэж байна. Энд бизнес хийх боломжтой шүү. Хөрөнгө оруулж болно. Ажил үнэхээр бүтдэг, урагшилдаг. Бид өөрсдөө сайн хөрөнгө оруулагчид гээд ярил гадных нь жагсаад л ирнэ. Царай нь гэрэлтээд л ирнэ. 20 секундын дотор Монголд ирж хөрөнгө оруулах сэдлийг нь төрүүлж чадна. Тийм боловч Монголын яг одоо өгч байгаа мессеж нь тийм биш байна. Компаниудыг задалж тонож байна гэсэн мессеж л өгч байна шүү дээ. Хүмүүсийг шорон руу илгээж байна энтергээд. Ийм л зүйлийг бид сонсож байгаа. Нэгдсэн ойлголттой болж засгийн газар болон хувийн хвшил нь нэг дуу хоолойгоор энд бизнес хийж болно шүү гэж хэлэх хэрэгтэй. Энд бизнес хийхэд төгс биш ч
төгс газар гэж хаанч үгүй. Гэхдээ бидэнд амжилттай ажилласан сайн туршлага байна гэх мэтээр хамтран дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Та амчаамын төлөвлөгөөний талаар асуусан. Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн хүний хувьд би нэг л зүйлийг хийхийг зөвлөдөг. Бид нэг л зүйлийн төлөө бүх хүчээ зориулж хүчин чармаалтаа гаргаж ажиллах болно. Нэгдүгээрт засгийн газартай, парламенттай хамтран ажиллаж, хувийн хвшлийг иргэн бодруулах. Эдийн засгийн өсөлтийг бий болгож, иргэдэд ажлын байр бүтээж, дэлхийн өнцөг болон бүрээс авах боломжтой тэр боломжийг бүрдүүлж өгөх. Бид засгийн газрын эсрэг биш, харин хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ бол бидний гол зорилтуудын нэг. Нөгөө нь гэвэл бид одоо яригдж байгаа хуулийн кейсүүдэд оролцоолно. Хувийн хвшил рүүгээ утга учиргүй дайрч, хууль дэдлэх ёсыг үгүй хийж байгаа асуудалд оролцоолно. Эцсийн хүртэл эдгээр компаниудыг дэмжих болно. Ихэнх нь манай гишүүд байгаа. Гэтэ гишүүн биш байсан ч бид тэдний төлөө тэмцэж дуу хоолойгоо хүргэх болно. Энэ хуурамч кейсүүдэд цэг тавьж асуудлыг нь шийдвэрлэхийг зорих болно. Энэ утга учиргүй зүйлсэд цэг тавьж урагш явахыг уриална. Ингэхгүй л бол төр болон хувийн хвшил хизээж хамтдаа зорилгодоо хүрч чадахгүй. Тэгэхээр нэгт бид Монголын засгийн газар парламенттай хамтран ажиллахын төлөө маш шаргуу ажиллах болно. Анхнаасаа бий болох хэрэггүй байсан энэ олон асуудлыг шийдэхийг зорино. Ингэж байж л хувийн хвшил, бизнесүүд Монгол улсыг сурталчлах урам зоригтой болно. Монголын засгийн газартай хамтран ажиллахад юу хамгийн том сорилт болдог вэ? Зөвхөн монголч биш, аль ч орны засгийн газартай хамтран ажиллах сорилтууд тулгарна л та. Та бүр намайг хэлэх үггүй болгочихлоо. Яг уу зарим талаараа маш хэлбэр энгийн байдаг. Харин үр дүнд хүрэхэл хамгийн хүндрэлтэй байдаг. Жишээ нь эдийн засгийн хөгжлийн яамтай уулзаад ярилцах амар байдаг. Төрийн албан хаагчид үнэхээр шаргуу ажилладаг. Хангалттай цалин авдаггүйч үнэхээр шаргуу ажилладаг. Ажилдаа их цаг зарцуулдагч уулзаад асуудлын талаар сууж ярилцах цаг үргэлж гаргадаг. Гэхдээ гол зүйл нь асуудлыг ярьж болж байгаа ч шийдвэрлэх арга зам нь хизээж байдаггүй. Америк нэгдсэн улсын болон дэлхийн бусад томоохон компаниудын олон 10 жил шийдэгдээгүй байгаа татврын асуудлууд хിവэрэ байж л байна. Тэгэхээр уулзаж ярилцах боломж байгаа нь нэг талаараа маш чухал, маш сайн зүйл. Үүнийг би онцолж хэлмээр байна. Гэхдээ өмнө нь хэдэн ч хөрөнгө оруулалтын зөвлөл, хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх зөвлөлүүд байгуулагдаж байлаа да. Гэсэн хэдий ч юмс шийдэгдэхгүй хിവэрэл байна. Магадгүй хамтын ажиллагаа дутагдж байгаа байх. Магадгүй амчаамын тузын дарга болон Монгол улсын ерхий сайд сууж ярилцах хэрэгтэй байх. Бид бүгдийг нь л дэлгээд өгнө. Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа топ 10 кейс нь энэ байна. Үүнийг хамтдаа шийдчихье. Энэ үнэндээ нэг өдрийн л ажил. Тэгэхээр засгийн газар, ялангуяа төрийн албан хаагчид маш шаргуу ажилладаг. Гэхдээ үр дүн харах л дутагдаад байна. Харин энэ оны шинэ арай өөр зүйл гэвэл бид Трампын засаг захиргаатай ажиллах боломжуудыг ойлгохыг зорих болно. Монгол улс ардчлалыг дэмждэг гэдэг утгаараа өмнөх Америк нэгдсэн улсын засаг захиргаанууд үргэлж Монголыг дэмждэг байсан. Харин ерөнхийлөгч Дональд Трамп илүү гэрээ хэлцээр хийх хүсэлтэй байх шиг байна. Та өмнө нь Монгол улсын дээд шүүхэд өмгөөлөл хийж байсан туршлагатай. Бизнесийн маргааны шийдвэрлэх тал дээр Монголын шүүх засаглал юун дээр онож, юун дээр алдаж байгаа гэж та бодож байна? Тун оновчтой асуулт байна. Гол сорилтуудын нэг бол яах аргагүй хүчин чадлын асуудал. Үүнийг олон талаас нь тайлбарлаж болно л доо. Зөвхөн хүчин чадлын хувьд гэвэл Монголын шүүх дээр ажлууд уул аваа шиг их байдаг. Ширээн дээр нь байгаа хавтас тэргүүд ийм их. Шүүгчид, ажилтнууд яг л баатар гэмээр. Шийдвэрлэх хэрэгүүд асар их учир тэдэнд илүү их туслалцаа, дэмжлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Харин бизнесийн маргааны хувьд өмнө нь зөндөл яригдж байсан. Бизнесийн хэргийн шүүх, хууль дүрм хэрэгтэй юу гэх мэт асуудлууд яригдж л байсан. Яг нь энэ тал дээр харьцангуй сайжирч байгаа харагдсан ч бизнесийн маргаан нь маш яригтэй байдаг. Монголын шүүх хөдөлмөрийн тухай хуулийн талаарх маш сайн ойлголттой байдаг. Яг юу шийдэх гээд байгаагаа сайн мэддэг учраас шүүгч маш богино хугацаанд шийдвэрээ гаргаж хэргийг хаадаг. Харин илүү нарийн төвөгтэй бизнесийн маргаан болоод ирэхээр ихэнх хүмүүс олон улсын арбитрийн шүүхэд хандаж шийдвэрлүүлдэг. Хуулийн хэрэгжилт бас том асуудал болдог. Тиймээс ихэнх хүмүүс олон улсын арбитрийн шүүхэд ханддаг.
Хөнгөн маргаан бол дотоодын арбитрийн шүүхээр шийдвэрлүүлдэг. Гэтэ хэдийнэ шийдвэрлэх олон хэрэг дарагдсан шүүгч хувьцаа зарах шилжүүлэх гэх мэт нарийн төвөгтэй асуудал ороод ирэхээр асуудлыг бүрэн ойлгож шийдвэр гаргахад нь хүндрэлтэй байна шүү дээ. Тэгэхээр миний бодлоор Монголын шүүхийн байгууллагууд нарийн төвөгтэй бизнесийн асуудлыг шийдвэрлэхэд олон сорилттой тулгардаг. Гэхдээ сайжирч байгааг нь дурдах зүйтэй. Монголд захиргааны хэргийн шүүх харьцангуй сайн нэр хүндтэй байдаг. Зөвшөөрөл олголт, лицензтэй холбоотой маргааныг сайн шийдвэрлэж байгаа. Гэтэл бас асуудалтай зүйлс их байдаг. Үүнээс гадна мэдээж шүүхийн хараат бус байдлын талаар ярих хэрэгтэй. Улс төрийн хүчин зүйлсээс ангид байж, улсын их хурлын гишүүд, засгийн газрын бодлогын нөлөөнд автахгүй байх хэрэгтэй. Шүүх байгууллагууд хуулийн нарийн чан захиж дээдлэх ёстой. Durnok арга хэмжээнд тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Энэ удаад нөхцөл байдал өмнөхөөсөө нилээдгүй өөрчлөгдсөн байна. Та бүхэн юунд анхаарч арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? I mean that's a very good question. If you ask me that Тэгэлгүй яг уу маш сайн асуулт байна. Та энэ асуултыг надаас 2 сарын өмнө буюу Трамп тангараа өргөхөөс өмнө асуусан бол Dornock, just so everyone knows what that is, every year the American миний хариулт тис өөр байх байлаа. its members Хүн бүрийн мэдэж байгаачлан жил бүр Америкийн худалдааны танхим болон манай гишүүн компаниуд Dornock арга хэмжээнд оролцохоор Америк нэгдсэн улсын Вашингтон мужийг зорьдог. doors of Congress of Арга хэмжээ нь нэрнээсээ л ойлгомжтой. United States Trade Representatives, National Security Council, you name it, government entities. Бид Америк нэгдсэн улсын конгресс, худалдааны яам, худалдааны төлөөлөгчийн газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэл Монгол улстай харилцаатай засгийн газрын агентлагуудын хаалгыг тогшиж уулздаг. We're really going there to promote Mongolia. Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчийн газар л гэхэд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг хариуцдаг. The United States ambassador. Ерөнхийдөө Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлахаас гадна Америк нэгдсэн улс Монголын 3 дахь хөрш тул жил бүр л зочилдог. Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Буанган энэ онд оролцох болно. 5 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэрээр Монгол улсыг маш сайн сурталчилж дэмцээр ирсэн нэгэн. Мөн бид энэ онд Америк нэгдсэн улсын олон төрлийн департаментуудтай уулзах болно. We'll probably blend those. So for Mongolian companies who Үнээс гадна бизнес хоорондын харилцаанд төвлөрсөн худалдааны зорилтууд багтаж байгаа. Монголоос Dornock-д оролцож байгаа компаниудыг Америк нэгдсэн улсын бизнесүүдтэй холбох ажлыг хийнэ. Dornock-ийн чухал зорилтуудын нэг болох Монголд хийгдэх хөрөнгө оруулалтын хувьд бид DFC буюу Америк нэгдсэн улсын засгийн газрын хөгжлийн санхүүжилтийн байгууллагатай уулзах болно. Тус байгууллага Монголд ихээхэн хөрөнгө оруулсан. 370 сая $3 хөрөнгө оруулалт хийсэн байна. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь хувийн хвшилд чиглэсэн байдаг. Банкнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл авахт нь дэмжлэг болж байгаа. Монголд ипотекийн зээл харьцангуй бага байхад энэ байгууллагын оруулсан хувь нэмэр өндөр байдаг. who's put money in at cheaper financing rates. So we'll visit Хэмт санхүүжилтийн өртгийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байсан. Тиймээс Монголын хувийн хвшлийг дэмжиж санхүүжилт олгож аль хэдийн $370 сая хөрөнгө оруулалт хийгээд байгаа DFC байгууллагад зочлоно. up a bit here now. There's the fantastic water project, but Мянганы сорилын санч мөн үүнд багтана. Яг одоо хэрэгжиж байгаа гайхалтай усны төсөл байна. Нийтдээ $635 сая төсөл яригдж байгаа. Тэгэхээр бид эдгээр байгууллагуудаар зочлох болно. Харин энэ оны шинэ арай өөр зүйл гэвэл бид Трампын засаг захиргаатай ажиллах боломжуудыг ойлгохыг зорих болно. before under previous administrations, Mongolia Монгол улс ардчлалыг дэмждэг гэдэг утгаараа өмнөх Америк нэгдсэн улсын засаг захиргаанууд үргэлж Монголыг дэмждэг байсан. Харин ерөнхийлөгч Дональд Трамп илүү гэрээ хэлзээр хийх хүсэлтэй байх шиг байна. Надад юу санал болгож чадах вэ? Ардчлал хүний эрхийг дээдэлдэг юм байна. Гэхдээ надад юу өгөх вэ? Энэ харилцаанаас юу гарах вэ? Гэх мэт байдлаар асуудалд хандаж байх шиг байна. Харин Монгол улсын хувьд бизнесийн орчноо сайжруулж, түүнийгээ сурталчилж, Америк нэгдсэн улсын засаг захиргааны анхаарлыг татах арга чарга олох хэрэгтэй байх. So Jay, thanks for a great discussion. It was Жи бидэнтэй ярилцсанд баярлалаа. Баярлалаа.